33 км туулын замын тендер энэ 5 дугаар сарын 29-ний өдөр нээн. За ингээд төрийн худалдаа хуулийн дагуу сонгон шалруулалт хийгдээд тэгээд одоо маргаан бодлоо өсөхгүй л 6 сартаа багтаад барилга өгсрэлтийн ажил эхэлнэ. За туулын хурдны зам бол 33 км-ийн 13 км нь дандаа гүүрэн байгууламжаар явнаа. Нийтдээ 6 агнаа байна. Ингээд энэ бол Улаанбаатар хотын баруунаас зүүн одоо ачааллыг үндсэндээ бүтэн авч чадах ийм том даацтай зам болж байгаа гэж хэлж болно. За жишээлбэл энэ налахын зам бол 2-2-4 игнэ гэдэг бол манай энэ одоо хийж байгаа туулын зам, тойрог зам аль нь 3-6 игнэтайгээр ингэж төлөвлөж байгаа. Ямар нэгэн гэрлэн дохоо байхгүй. Мэдээж хэрэг одоогийн нэг түвшний замаас авж байгаа өгж байгаа ийм уулзуурууд дандаа төлөвлөж байгаа. Дандаа ийм эргэл тойргоор авж байгаа. За өнөөдөр бид нар штабын 10 дугаар хуралдаан дээр Улаанбаатар хотын тойрог 1-р одоо хурдны замын техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлын явцыг танилцууллаа. Өнөөдрийн байдлаар тэзүү боловсруулах ажил 80% явж байна. Бид нар энэ 5 дугаар сарда ер нь нэлээд шахаад явчвал 6 сарын эхний 7 хоногудад нөгөө автоврын хөгжлийн төв, барилгын хөгжлийн төв, шинжилгээ технологийн зөвлөлүүдээр оруулж эдгээр тэзүүгээ одоо батлуулах юм ажил хийгдэнэ. Батлуулаад дуусчвал бид нар 3 одоо багц тендер болгож зарлж байгаа. Эндээс энэ ярамгийн гүүрнээс энэ хүртэлхийг нэг багц. Энэ түнэлтэй хэсгийг энэ хүртэлхийг 2 дугаар багц, үлдснийг 3 дугаар багц гэж ингэж зарлана. Энэ тойрог хурдны замын маань нийт урт нь 25.7 км байгаа. Үүнээс яг энэ Баян шүү хайрхны баруун талын цам гаруй уулын тэр хавьд үндсэндээ нийтдээ нэг 2 км гаруй газар түнэлээр явах юм. Яг гэвэл энэ нөгөө өндөршилтэй байгаа. Энэ одоо автозамууд маань ерөөсөө бүгд яг нэг түвшинд явна. Өндөр газар бол түнэлтэж явна, нам газар бол гүүрэн байгууламж далангаар шидэгдэж байгаа. За нийт гүүрийн хэмжээ хамгийн их гүүртэй хэсэг нь энэ шар адны уулзуур байна шүү дээ. Нөгөө нэг яг шар адны захаас наашаа гарч ирэхэд нэг колонк байдаг уулзуурын тэр хэсэг дээр үндсэндээ тэндээс эхлээд гүүрээр наашаа явж байгаа. Яг тэгвэл энд газар чөлөөлтийн орон зай байхгүй. За тэгээ одоо яг бидний энэ урд харагдж байгаа тэр цагаан усны худаг байгаац энэ худгийн яг тэнд нөгөө туулынхаа замтай холбогдоод ийм тойрог кальцоо зам болж төлөвлөгдөж байгаа. За туулын хурдны замын дуусах хугацаа 24 сар, тойрог хурдны замын яг иж бүрэн дуусах хугацаа 28 сар. Гэхдээ бид нар ямархуу одоо байдлаар зохион байгуулалт төлөвлөлт хийж байгаа гэхээр туулын хурдны замын зорчих хэсгийг бид нар 20 сарын дотор нээе. Одоо төгсрөл гэдэг ийм зүйлийг 1-2 сарын ч гэсэн өмнө ангижраа гэдэг ийм байдалтай явж байгаа. За туулын хурдны замын төгсрлийг бууруулах хэмжээ нэг 15 орчим хувь байгаа. Тойрог замын өөрийнх нь төгсрлийг бууруулах нийт боломж 40 гаруй хувьтай. Ингээд нийлээд 55 орчим хувиар Улаанбаатар хотын төгсрлийг бууруулна гэсэн ийм төлөвлөгөөтэй ажиллаж байна. За зарим шүүмжлүүд гарч илээ. Энэ үндэсний компаниуд, дотоодын компаниудыг оролцуулахгүй ийм одоо дандаа гадны том компаниудыг зориулж игээд тендерийн тухай хуулийн дээр сүүлийн 3 жилийн дунджаар нийт төсөв төртгийн одоо 30-50%-аар нөгөө борлуулалтын 3 жилийн орлогын дундчилдаг ийм хуультай. Би тэр хуулийг зөрчиж чадахгүй учраас дандаа ийм босго шаардлагууд тавьж байгаа. Нэгдүгээр, хоёрдугаар жишээлхэд одоо энэ 6 сард эхлэх энэ туулын хурдны зам хамгийн багадаа 6 гүүрэн дээгүүр давж гүүр барих. Тэгсэн мөртлөө доотлын хөдөлгөөнөө зогсоохгүйгээр гүүрэн дээгүүр гүүр барьж явах ийм технологийн хувьд одоо манайхад яг энийг эзэмссэн ийм одоо компаниуд бол одоогоор байхгүй байгаа. Туулын хурдны замын өөрийнх нь төсөв төртөг 2.3 их найт төгрөг болж байгаа. За энэ их усүрийг Улаанбаатар хотын төсөв, замын сангийн төсвөөрөө бид нар 3 жилд одоо хувааж төлөх ийм нөхцлөөр ингээд тавиад санхүүжилтийн их усүрийг шийдсэн. За энэ тойрог хурдны замын төсөв төртөг ойролцоогоор өнөөдрийн одоо тэзүү дуусах явцад гарч байгаа үнэлгээгээр 750 орчим сая Америк долларын төсөв гарч байна. За тэгээ энэ дээр мэдээж хэрэг магадлалууд хийгдэнэ. За ингээд энэ төсвийн 15%-ийг буюу урьдчилгааныхаа 15%-ийг Эрдэнэс Монголын аж ахуйн нэгжийн орлогын албан татврын 1%-аар манай нийслэлийн замын санд төвлөрүүлж өгч байгаа. За үлдсэн 85% дээр бид нар санхүүжилттэй гүйцэтгэгч нь өөрөө хямд их усүр олж ирж барих нөхцөлтэй буюу олон улсын нэршлэрээ EPC нэмэх нь F буюу санхүүжилттэй гэсэн ийм нээлттэй тендер зарлагаар
төлөвлөд явж байна.